Сэмэцгано Spotted podcast-ийн маань шинэ дугаарыг хүргэж байна. Энэ дугаарыг маань зочноор англи хэлний профессор Гомбилмагш хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Намайг энэ сайхан подкастаа урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Баярлалаа. За тэгээд өнөөдөр хичээлмэстээр маань Гомбилмагшийнхаа ингээд оюутан насныхын тухай маань тэгээд Жамайкад багшилж байгаа үеийнхээ тухай ингээд хөгжилтэй түүхүүдийн тухай ярилцахаар ирсэн байгаа. Тэгээд Гомбилмагш та яг ингээд хаана одоо ингээд оюутан насаа өнгөрөөж айл сургуульд оюутан насаа ингээд бакалавра ингээд үргэлжлэсэн бэ? Оюутан насны дурсамж яг хаана өнгөрсөн бэ? Тэр тухай яриач. За хөгжилтэй түүх гингүүд нь жоохон тайвширч байна. Тэрнээс жоохон симпат гэсэн байхгүй юу? Тэгэхээр хөгжилтэй түүх гэсэн болохоор бас сайхан л санагддаг юм байна. Ахаад оюутан нас руугаа бас очно гэсэн чинь бас их сонирн байна. Ер нь Монгол Улсын их сургуульд оюутан нас маань өнгөрсөн. Тэгээд хөдөөнөөс Баян хонгороос ирж суралцж байсан. Тэгээд тэр үед чинь 10 жилд нь англи хэл ер нь заадаггүй байсан. Тэгээд анх удаага англи хэл Монгол Улс даяар өмнө нь гэхдээ зааж агаад нэг төр зур завсартаад тэгээд ерөнхийдөө анх удаага одоо зааж хоёр дахь удаага гэдэг юм уу зааж эхэлж байгаа тэр үеийн анхны оюутан болсноороо бас их бахархаж явдаг да. Тэгээд оюутан нас маань гэж өнгөрсөн байна. Монгол Улсын их сургуульд агшилсан. Та тэгээд одоо та ингээд багшилж та багш мэрэгжилтэйгээ тэгэхээр та ингээд анханасаа бүр ингээд 10 жилээ төгсгөөсөө ч юм нэг бүх хүүхдүүд юм багасаа мэрэгжил сонгоцсон байдаг шүү дээ. Та яг багш гэсэн мэрэгжлийг яг анханасаа тэгээд бүр ингээд багш болно гэдэг ингээд батаа зогсчихсан үслийг нэг бүр нэг эргэлзээлээд өгдөг шүү дээ. Ийм ч юм болно, тийм ч юм болно гэдэг. Та яг энэ мэрэгжлийг яг яаж сонгож ирсэн бэ? Өмнө нь болохоор би өөрийгөө ер нь математикийн чиглэлээр явна гэж бас бодож ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь одоо аав ээж маань эмэгтэй хүүхд хэлээр явсан зүгээрээ гэдэг. Тэгээд хэлээс явахын тулд өмнө нь өөр сургууль руу шилжих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Орос хэлний гүнзгээрсэн сургуульттай сургууль гэдэг рүү явах хэрэгтэй болоо. Тэгээд тэр үед айгүй их уйлж ирснээр сандгийн яа. Тэгээд би өөрөө математикч болно гэж одоо тэгтээ одоо бодоод байхад аав ээж минь шийдвэр байж яагаад гэвэл үнэхээр математик маань бас миний яг явах чиглэл биш байсан юм байна. Тэгээд аав ээжтэй бол баярлж явдаг. Тэгээ яг яагаад ерөнхийдөө яг багш мэргэжлийг бас сонгох болсон бэ гэвэл тэр үед одоо түүн гол дээр гадаад хүүхдүүд тоглоод байж хахад гинтгэний тэр үед тийм нэг хоёр юм оюутан өнгөрсөн юм шиг айгаа хотоос ирсэн нэг гоё хуцтай тийм хоёр хүн өнгөрсөн. Энэ ямар хүмүүс юм бэ гэсэн багшийн сургуульд сурж байгаа оюутнууд штэ гэж хэлжсэн. Тэгээд яг ийм хүн болох юмсан гэж бодож байсан. Тэгэхээр тийм бодол хүний бас хүнийг хөтөлдөг болов одоо болтол би санаад байхыг бодоход гэж тэгэж бодож байна. Тэгээд нэг ихэд нөгөө дурдсан шиг оюутан наснаа ингээ өнгөрөөжсэн хөгжилтэй тэгээд ингээ хүндхэн түүхүүд бас ойлгох хавлаж. Ерөнхийдөө хөгжилтэй түүх гэдэг дээр оюутан нас ер нь гоё хөгжилтэй юм байна. Та өөрөө их гоё. Тийм гоё өөрөө гоё юм байна л да. Ер нь хөгжилтэй түүх гэвэл одоо яг ингээд бодоход аюу нэг тийм гоё байсан юм байна. Манай Дэвид гэдэг багш үсэн англиас ирсэн тэр үед тэгээд бид нар ерөөсөө англи хэл мэдэхгүй, огт мэдэхгүй өдөөний хүүхдүүд манай ангийнхан бүгдээрээ тэгээд ганц хоёр хотын эгч нар байсан л да. Тэгээд ерөөсөө монгол англи хэл мэдэхгүй нөгөө багш маань монгол хэл ерөөсөө мэдэхгүй тэгээд хоорондоо ойлголцоход аюу хэцүү байсан юм. Тэгээд тэр багш маань нэг хаяа ингээд бид нарыг нэг машинтай тэр үед хотод бас ер нь машин ховор байсан шүү дээ бас монгол. Тэд нэг тийм гоё цаан юм жижиг одоо ямар ч машин юм бүү нэг машинтай тэгээд нэг өдөр бид нарыг бүгдөрөнгийн суулгаад тэгээд олон хүүхэд байсан да нэг 12 хүүхэд байсан гэдэг чинь бүгдийн нэг машин дотор хой мэн тэр хойны хохор бүгдээр ингэж шигдээд орчиж байгаа байхгүй. Тэгээд зайснаар бид нарыг хичээлийн цагаар нэг дагуулаа явуулсан. Тэгэхэд амар хөөрөл нөгөө нэг хойдлынхын цанхаар ингээд хойно явж байгаа нэг хүмүүс рүү даалж маллаа. Тэр үед бол айгуу тийм хөгжинтэй гоё хөөрчсэн санагдчихээн надад. Тэгэхэд өөр нэг зүйл нь юу вэ гэхэлэр манай ангид өвөр Монгол нэг ихч сурч ирсэн. Улаанчаарад миний найз үед байхдаа найзалжсэн. Тэгээд тэр ихчийнхээ хүчээр ер нь сургуулаа төгссөн гэж хэлж болно. Жохон залхуу тийм оюутан байсан. Ерөөсөө бас өөрийгөө яг цаашаа юм хийх нэг сайн төлөвлөд хийж чадахгүй. Тэгэхээр тэр ихч маань өөрөө
юунд одоо өвөр Монголоос ирсэн. Тэгээд нэг яг тэр үедээ нэг тийм юу байсан юм аа. Төрөх төгсөн байсан. Тэгээд арай нэг надаас 2 3 их чинь болохоор ер нь сурах хэрэгтэй гэдгийг өөрөө ухамсарлсан хүн байсан болоо да. Одоо бодоод байхад тийм хичээл тархлаар хоёулаа явъя манай байр руу очие гэж хэлээд тэгээд яг очно мэдээж нөгөө бас ингээл өөр газар очих юм бас сонирхолтой юм чинь за тгийгээ дагуулад очдог байхгүй. Тэгээ очихлоор юу яадгийг за цай маяг бол хоол мойл өдр ингээд өгчснийхээ дараа за гүмпэ өнөөдрийн даалгавар инээ гэдэг. Ингээд шивсэн даалгавар инээж за чи энийг хийн шүү гэж хэлээд унтаад байхгүй. Тэгэхээр чинь би тэр ганцхан ортой өрөө тэнгуүч ингээд уг нь бол бас унтмаар байдаг тэнгуүд чинь нөгөө ихч мань унтаад байдаг би даалгавраа гүйцэтгэх хэрэгтэй. Сэрхээс нөгөө гүйцэтгээд сүүл рүүгээ нөгөө айлд ингээд сонирхолд очсон хүн чинь хурдхан шиг гэртээ хайрхын тулд тэгээд бишгүй шиг ингээд даалгавраа хийгээ за энийг ингээд хийчлээ гингүү за болж байна. За чи одоо яав гэдэг байхгүй. Тэгэж ер нь бол төгссөн. Ер нь тий айгоо тэр замаар төгссөн да. Тийм сайн энийг тэгвэл бас зөндөө олон инээдтэй юм болж лээсэн л да. За тэгвэл багш нэг санаанд орж ирлээ. Багш нь номын санд сууж ирсэн байхгүй юу? Тэгээд номын санд суугаад тэгээд тэр чинь Солонгос байх тийм ээ. Тэгээд номын санд суугаад за яг хичээл рүүгээ ер нь номын санд эхлүүлэхэд аягүй хэцүү байдаг шүү дээ. Шууд одоо ингэ эхлүүлэх гэхэд тэгэхээр эхлээд ямар ч байсан өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө яаж одоо яг нам руугаа эхлээд төвлөрүүлэх үү гэдэг тэр үед бодож байсан бодол маань юу вэ гэхлээр ер нь юу яаж аягүй гоё хөгжмөл сонсч. За тэгэл тэр чинь номын сангийн бас тийш ширээ санал болоход аягүй хэцүү байдаг байхгүй юу амар очиртай. Тэгээд арай их нэг судал болж аваад за тэгэл компьютераа тавиад тэгээ номнуудаа ингээд илгээж тавьчаад тэгээд аягүй гоё ингээд хөгжмөө ингээд олоод тэгээд бүх хүмүүс чинь ингээд бүгдээ доош юм аа гэл ингээд хийж байгаа байхгүй. Тэгээд чихвчээ ингээд залгаад за тэгээд чихэндээ ингээд за тэгэл сонслоо доо сонслоо. Тэгээд тэр үеийг чинь тэр нөгөө юу хэлчихсэн байхгүй тэр бан Gangnam Style гэдэг дуу байсан шүү дээ. Монголчууд байхгүй. Тэгээд за одоо өстэй юм амар хурдан хайтай дуу сонсоод тэгээд ингээд сэргээл тэгэл одоо ерөөсөө яг хичээлээ тавтыг тэгэл ингээд эхэллээ. Тэгээд тэр чинь зөвхөн тэр хүн их сонсоогүй тэр үеэр айгүй их тийм нөгөө флаш болж ирсэн шүү дээ. Тэгээд флаш мод гэдэг юу лээ? Юу гэдэг лээ? K-pop нэг баахан хүмүүс нэг бүжгэлдэг ингээд флаш мод. Тэгээд тэр нэг энэ тентгийн флаш модыг ингээ харъя гэж бодоод тэгэл тэр нэг Европын орнууд болж байгаа флаш модыг харсан байхгүй. Яг тэр аян дээр хэлсэн ингээл гэж стен дээр ингээл чихвчээ зүцэлсэн ингээл эхэлж байна зүгээрстэй амар ингээл гоё сансаар ингээл хөгжсөн ингээл хэлсэн чинь нэг хүүхд төрөдөл хажуу талд. Тэгсэн чинь би ингэж бодохгүй юу. Яг хажуу талд их суудлаа байсан. Гарсан байхгүй тэгсэн. За суугач ингэж бодоод толгоогоо тохиод ингэнгүүт нь толгоогоо тоглоо өдөөсөн. Толгоогоо тагчаал суух гэдэг юм гэж одоо жоохон хажуу тишгээ болоод суудлаа хажуу тиш нь болгоод өстой ингээл гэсэн чи ахад хараад байна нөгөө хөвд чинь. Тэгсэн чи яасан гээл тэгсэн. Чихвч авал ингэсэн чинь байхгүй. Тэр номын сан дүүр. Тэ тоогоос. Нэг бүхэн ингээ надад харцсан. Тэгээд тэр бүгд болохоор надад тэгээ туслах гэж орж иж байгаа байхгүй тий. Энийгээ болоо гэж хэлсэн чинь би тэрийг хажуу суух гэж юм. Үргэлжлүүлээ сонсоо. Тэгээд тэр чинь ингээ яг сандарцсан үед компьютер унтраахс ерөөсөн унтраач чадахгүй. Тэгээд бүр ингээ нүдээ эсвэл бүр болохгүй болохоор бүрстэй ингэж унтраагаад тэгээд ерөөсөн ингээл гарах. Тэгэл ингээл нөгөө хөвгт чи гараад яв. Юу гэж миний хажуу суух бэ? Өөр газраас босч ирсэн байгаа байхгүй. Тэгэл ингээл чимээг ингээл жоохон тоошоо хасаж сууж байгаа. За байцаа би яг ингээ гараа гэхэлэр яг намайг хүмүүс мэдж байгаа. Тэгэхээр би одоо хаачих уу гэж бодож очсон. Урагшааж байгаа алгаж байгаа, санал хайж байгаа дүр үзүүлж байгаа. Тэгээ хаашгаа гараа гэд тэр гараа явсан. Тэгээ коридор суугаад бүр ингээ таашрах гад бүрээсээ ингэжсэн. Яг тийм бодлыг яг санаж байна. Ганцаараа сэргийгс зүр намын сангаараа сэргийгсэн тийм тэнд бол тестай тийм нэгчмээр явж болж ирсэн. Тэгээ нэр яалтчгүй сандарсан үед яг нэг хийх байгаа юм ерөөсөө бач ингэж өгдөө тэгээд ерөөсөө явуулж өгдөг. Бүр ундрахгүй байгаа ч компьютер бол ерөөсөө бүр тэгээд бушуу шиг ингэчгэл тэгэл гүбэг шийтэл ингээд баг ширт бүртгэнгүүд миг нэгт гоод бүр тэгээд үе тэгвэл баасаа гэж байна уу тэгвэл баг нөгөө хөлтгөө явах гад би байгаа Зэнтэй ч бас миний ингээд ноутбукны ингээд микзикийн ажиллагаа болж заавал чихвч хийхгүй бол чихвчнийхаа
Живчээрэй гэж нэг юм болоод нөгөөдгөө ийх гэдэг. Яг сандрагч наад зовлогч байгаа ойлгосон. Та тэгээд сая яг Солонгост гэж хэлсэн сайд. Тэгэхээр Солонгост таны яг анхны ингээд гадаад явсан үе байсан уу? Тэрнээс өмнө явсан байсан. Тэрнээс өмнө бас өөр орн руу бас явсан байсан. Тэгвэл хамгийн анх одоо та ганцаараа явсан баг тий. Солонгос руу гэр бүлийнхэн тэгээд явсан. Тэгвэл би тааж яг ингээд гадаад руу ингээд яваад тэг ингээд тийм үе яг хэцүү байсан уу? Ямар хөө байсан яг ингээд би бүр амар сайн дааж сураад ер нь танд өөрчэйг хэрэгцээтэй зүйл байсан уу? Тэгэлгүй яхав тий. Тэнд чинь яг нөгөө ганцаараа байгаа болохоор чинь яг жигнэсээ ганцаард гэр орноо санана тий. Тэгэхээр ер нь бол намын сан гэрийг орлондоо тий тэгэл тэнд сууж жоохон тайван сайхан тий тэгээ яг мэдээлэл Монголынхаа тухай мэдээлэлтэй л байгаа. Тэгж явда ер нь бол бас гадаад байх хэцүү шүү. Тий тэгтээ яг багш нь ингэж боддог байсан байхгүй юу? Өмнө нь гадаад явах юмсан гэж маш их боддог байсан. Тэгээд ямар хүүхдүүд нь ямар хүмүүс нь ер нь гадаад явчаад байдгийг ингээд өөртөө гутрах тий. Тэгээд айгуу тийм уурлах, бачимдах тий өөрөөр хэлбэл өөр гадаад явчлаа гингүүд л одоо өө ямар гоё ингэсэн мөртлөө дотроо ингээд тий нэг явах юмсан гэж бодох тий. Тэгээд гадаад яваад ирсэн хүмүүсийг харахаар айгуу их юу яадаг байсан байхгүй юу? Энд тийм айгуу хатуу чант юм шиг болцсон тий. Тэгээд тавьж байгаа шаардлага мадлах ч гэсэн айгуу тийм хатуу дуу юм шиг. Тэгэж харагдсан дотроо би заастаа ашиглана штэ. Тэгээд бүр тийм ажиллаж байсан хүмүүнтэй хүртэл тий зүгээр ингээд яагаад байж болдгоо ингээд бас маргалдах ч юм. Тийм хүн юм бол бас болж исэн санал зүйлдэг. Тэгээд байжсэн чинь тэр үедээ тэр хүн хэлжсэн байхгүй юу? Гүй гомпэ тий хүн ямар шалгуурыг давсан, туулсан тийм зүйлээ хүмүүсийг бас яваасаа гэж боддог байхгүй юу да тий. Тэр муу талаараа биш л дээ. Яг л тэр хүн сайжирсан байна гэсэн байхгүй юу. Тэгэхээр бусад хүмүүсийг бас сайн болоосоо гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр тэр шалгуурыг давхгүйгээр хүн сайжрахгүй гэдэг тэр хүн харж мэдсэн учраас тэр шаардлагыг тавьж ирсэн байна гэдгийг яг одоо яг ингээл яваал хэцүү гэх болоод янз бүр унж тусаал тий. Тэгэл ингээл уйлж хайлаал тий. Тэгэл шалгалтаа давсны дараа л одоо яг яаж иж байгаа л нэг шалгалт авсны дараа за гэд ингээд нэг жоохон ингээд тайвшрах тэр үедээ хүн зүгээр хүн амжилтанд сурахгүй зүгээр шалгалт авчдаггүй юм байна тий. Тэгэхээр бас ганцаараа өөрөө ингэж явахгүйгээр өөр хүмүүсийг бас сайжраасаа гэж бодож байгаа. Тэр хүний зүг байсан юм байна гэдэг дараа нь гэж бас бодсон л да. Тийм. Зүгээр яг ингээд надад цаатаа яваад иж болдгоо юм байх таа гэж багш нь боддог байсан. Тэгээд тэр хүнтэй бас тэр үеэрээ санал зөвлөдөжсэн байх. Тэгээд дараа нь бол бас нэгэн тийм ч юм уу гэж бас боддог л болсон доо. Тэгвэл сая хөгжилтэй гэсэн чи одоо хүндхнээс явд юм одоо жишээл анхны яг нэг хичээлийн уналт уу яг нэг амар ингээд ямар хэцүү юм бэ энэ оюутан чинь гэж бодож ирсэн үеэсээ болчихж. Ер нь бас нэг юу шүү дээ оюутан тэгэл бас адилхан та нартай адилхан бас залуу байж үзсэн гэдэг. Тий таарч гараагүй гэдэг шиг. Ер нь бас яг хичээл мичээл дээр бас хүүхдүүдтэй инээж хөөрөх ярих тиймэрхүү тал бас байсан л да. Тэгээд тэрнээсээ болоод төвд хэлнийхээ багш маань ерөнхийдөө юу яасан. Айгуу ярьж гээд тэгээд юу яасан. Дөнгөж нь тавихгүй. Хичээл дээр их ярьсан учраас гээд тэгсэн байхгүй. Тэгээд ямар ч гэсэн тэр төвд хэлнийхээ шалгалтанд нэлээд сайн бэлдсэн. Тэгсэн ч гэсэн нэг тийм айхтар сайн нэлээд сайн ярьсан юм шиг байгаа. Одоо бодоод байхад бол тэр бас дүүн дахиад гарч ирэх байхгүй юу. Тэгээд яалаа гэж манай ангийнхан бүгдээрээ бас уулзч муулзаа. Тэгээд юу нахад шалгалт малгалтаа өгнө гэдэг нэлээд тийм хэцүү байсан тэр үед бол. Тэгж жагаад дараа нь ямар нэг асуудал ахиж шалгалт малгалт өгөө тэр чинь нэг төвдөр унших гэж бас бүү болж байгаа маа. Тэгж нэг шалгалтаа даваад тэгээд дараа нь би бодчихсон байхгүй. За энэ багштай л ахиж таарахгүй юм шүү. Гэт тэгсэн тиймээс хойш тэр багштай дандаа таалддаг болсон.
баггүй гэсэн даагаа даваад гэдэг шиг. Тэгэхээр бол ерөнхийдөө нэг бас тийм тоомжиргүй юм шиг мөртлөө тиймэрхүү юм бас хойноо бас уршигтай л байдаг юм билээ. Одоо багш маань хэрвээ ямар нэгэн хэмжээгээр одоо бид багшаа хадгалаад телевизээр тийм тэгээд яавал уучлаарай гэж багштай хэлнэ. Яасан уучлаарай. Тийм. Зүгээр магистрт сурж явах юм уу? Тэ өөр дараагийн шатанд сурж явах. Өөр дараагийн шатанд сурж байсан үед юу хөвчлөлтэй төгөж байсан бол. Тийм үү. Тэн дээр бол бас ерөнхийдөө нөгөө хэлний талаар дипломын ажлаа бичих гэж байгаа болохоор аюу хэцүү байсан зүйл нь болохоор юу вэ гэхлээр нөгөө тоотой зуралсан статистик үзүүлэлтүүдийг боловсруулах тэр юм дээр аюу жоохон хэцүү байсан. Тэгээд дахин тэн дээрээ ерөөсөө алдаа гаргах чад болохгүй багш маань уурлаад тэгээд сүулдэ нөгөө багш маань бид бас танд хэлжсэн шүү дээ. Ерөнхийдөө юмны хойно бол бас хүчил зүтгэлээрээ гарах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэр чинь өөрийнх нь байгаа байдал дээр ч гэсэндээ бас гарч ил байж хүн юу гаднаас нь хараад мэдтгэл юм байна л да. Энэ хүн хичээлээ хийж гэнэ үгүй юу гэдгийг тэгээд очиод уулзахлаар нөгөө алдаа хэвээрээ байгаад байдаг. Царай зүс гэлзаад байдаг. Багш маань бол нэг удаа чи юусоо шүн таа байна гэж хэлжсэн тийм. Тэгээд ер нь бол шүн бас нойргоо сууж нэлээд үзээд тэгээд дээрээсээ бас одоо нүрээ заавал гэлцуулчихгүй юу нь явах хэрэгтэй мэн гэдэг бод тэндээс үнслээ. Тэгээд ер нь амар ядарсан тий. Тэгээд ингээд ерөөсөө ямар нэг хэмжээгээр хийсэн энийг хийлээ гэдээ ороход бол багш бол бас хийсэн юм хүн бол урамшдаг юм билээ. Тиймэрхүү байдал бол бас орж байсан л да. За одоо тэгвэл Жамайтын амьдрал руу орно. Анх ингээд одоо тагаад сургуулаа төгсөөд одоо ингээд диплом хамгаалаад ирээд тэгвэл одоо ажлын ярилцлаганд ороод тэгвэл яг ингээд ажлын ярилцлаганд орохдоо бас ингээд өөр мэдээж компаниуд ингээд сургуулаад байгаа шүү. Тэгэхэд ягаад яг Jimite гээд ингээд сонгож орж ирсэн шалтгаан тиймэрхүү юм яриа. Эхлээд надад санал тавихт нь бол би налах явахгүй л гэжсэн яг үнэ хэлбэл тий. Тэгээд ахаад бодоод үзээч. Тэгээд юу н санал тавьсан юм байнаас одоо та нарын бас таньдаг хүн л дээ. Ер нь бол тэгээд ахад яваад үзээч юм бай. Тэгээд чи ер нь нэг очиж сургуулийн очиж үзээд гэдэгчсэн. Тэгээд би ер нь Jimite гэж өмнө сонсоогүй байсан л да. Тэгээд яг уу хасаа бүтэн санаар гинтэн зөвхөн ч сонсголоор очиж үзээд гэж гисэн болохоор очиод энд ирээд тэгээд баригдчихсэн байхгүй яг шинээр яг баригдчихсэн. Тэгээд гаднаас нь жолоод харуулаас нь ингээ гуугаад ороод үзээд өгөх гээд. Тэгээд дотор нь ороод за ерөөсөө ирчүүл яадаг юм гэж яг тийм уран зэрэг. Тэгэхээр хүнд ер нь ажиллах орчин тийм ээ яг өөрөө тэн дээрээ өөрийнхөө бодсон зүйлийг хэрэгжүүлэх тийм газар мөн үгүй юу гэдгийг харж хүн ер нь шийдэх их гаргадаг юм байна гэдэг. Миний хувьд бол яг ажиллах орчин яг би өөрөөрөө байж өөрийнхөө хийгсэн зүйлийг хийх тэр орчин юм байна гэдэг дээрээс хар шийдвэр гаргасан гэх үү дээ. Тийм. Тэгээд дээрэс нь Jimite намайг аягүй хөгжүүлсэн. Юу вэ гэхээр хамгийн түрүүнд би өвөө гэж хэлсэн шалтгаан нь ерөнхийдөө тийм жоохон удаан дуу аль зүйлийг хийхдээ удаа юм хүнээс хоцорчих гээд байдаг тийм юм байсан байхгүй юу. Тэгэхээр аав та хэлэхэд аав хүртэл хэлсэн. За чи юу хоцорчих гээд байдаг хүн дээ. Тэгээд такси байрна гэх юм бол одоо цалингаа үрчих юм шүү гэсэн тэгж ярьжсэн байхгүй тий. Тэгээд ерөнхийдөө болио гэд байж итл манай том охин ээж та ер нь жоохон өөрийгөө чаленж хийгээд тий би авчил яасан тэгэл өөрийгөө өөрчлөн штэ юм хүн цагтаал болно штэ гэж хэлжсэн. Тэгээд тэрнээс хойш ажилд орсны дараа бол үнэхээр цагаа барьдаг тий энэ герман соёлд бол өөрийгөө орсон гэдгийг яаж мэдсэн бэ гэхлээр одоо нэг 10 жилийн ангийнхан ч юм уу нэг хүмүүстэй нэг уулзалт байдаг штэ. Тэгээд тодорхой яг тэр цагт нь очих хэрэгтэй гэдэг юм. 6 цагаас уулзна гингүүд ганцаархнаа тийм зогсож идэг байхгүй яг. Тэгэхээр өөрчлөгдсөн юм байна л гэж бид тэрээс ойлгосон ба тийм ганцаараа бодсон. Тийм тэгэхээр намайг бол үнэхээр өөрчлөсөн юм байна. Яг гэвэл дараагийн хүмүүс ирэхэд хүлээх чинь хамгийн багтаа хэд нэг цаг бусдыг хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь бол би тэгэл явдаг л байсан л байгаа байхгүй. Тийм тэгэхээр үнэхээр Jimite бол нэг өөрчлөлтөг газар юм байна гэдэг нь бол бас талархаж явдаг аа. Тэгээд орж байгаа асуулт болохоор ингээд Jimite-д орж ирснээс хойш ингээд багшлаад тэгээд ингээд оюутнуудтайгаа ч юм уу тийм ингээд бусад ингээд өөр багш нартайгаа ч юм уу тийм ингээд гарч ирсэн одоо ингээд тохиолж ирсэн хөгжлөө төгөж ч юм уу тийм ингээд
мэдээж ингээд олон ингээд айлын хүмүүс ингээд өөр айлын хүмүүс ингээд хүчтэй явдлууд хүчтэй зүйлүүд их л гарч байгаа бах тийм. За одоо ерөнхийдөө яг оюутнуудаа гаргасан хөгжилтэй түүх гэсэн чинь ер нь би ч одоо энэ хөгжилтэй байж байгаа гэж айгуул их тим юм хийх хэрэгтэй гэд яваад одоо хөгжилтэй түүх чинь одоо юу байж болох вэ? Ерөнхийдөө нөгөө одоо хөгжилтэй гэх нь одоо хаашаа юм яг англи хэлний нөгөө шаардлагатай холбоотойгоор оюутнууд маань багш нартайгаа харьцаж яана л гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэж болох вэ? Заавчгүй сиваныг даах хэрэгтэй болчиход байдаг. Тэгтэл хүүхдүүд маань шалгалтандаа төвшин хүрэхгүй унах ч юм уу тийм тохиолдол бас зөндөө гарна л да. Тэгэхээр өмнө нь одоо хүүхдүүдтэйгээ инээж хөрөөд явж исэн хүн чинь нөгөө хүүхдүүд маань унтсан байгаа шүү дээ. Тэгээ 5-6-аагаа нэг удаа унах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд гарна. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань хараад цухтах. Би өөрөө хараад юу байдалд орох тий. Тиймэрхүү байдал бол гардаг. Тэгээ хөгжилтэй гэдэг юм уу ер нь бас тийм зүгээр сургамжтай зүгээр тийм нөгөө юунууд маань юу байдаг вэ гэхэлээ яг нөгөө бэлтгэлийн одоо ингээд та нартай байж байгаа ангиуд дээр хүүхдүүдээр өгүүлбэр зохиолгоно шүү дээ. Баг болгоод өгүүлбэр зохиолохоор зарим хүүхдүүд одоо юу гэдгийг өгүүлбэртээ яг багийнхаа гишүүний нэг хүүхдийг баатар болгоод өгүүлбэр зохиолчдаг байхгүй юу. Тэгээд тэн дээрээс нэг зүйлийг би одоо зүгээр санаж хахад нэг хүүхдийн нэр орсон байгаа байхгүй юу. Тэр өгүүлбэр дээр нь одоо стори болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдийн тухай өгүүлэг явж байгаа гэсэн үг шүү. Тэгээд тэн дээр бол тэр хүүхд өөрөө дотор нь орцсон явж байгаа өөрөө бас өгүүлбэр зохиоход оролцож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэд бол өөрөө ямар өгүүлбэр ийм баатар болсон бэ гэхлээр би тэтгэлэг авна, даадаг тэтгэлэг авна, даадаг тэтгэлэг авахын тулд ингэж яана гэсэн тийм инээдтэй тийм өгүүлэг байсан байхгүй юу. Жохон тийм инээдтэй маягаар бичигдсэн дөө. Тэгээд тэр тухайн хүүхдийн хэлмэн тэр үедээ ч гэсэн таарах нь тэгээд тэр өгүүлбэрийг ингээ уншихад хүртэл ангийнх нь ингээд тий инээж исэн тэр үедээ хараад тий даад гинүүдэж гэдэг юм уу тий ингээд харж мараал инээгээл тэгээд тэр үедээ хинч тэр үедээ тэр хүүхдийг аавна гэж бодоогүй байдал одоо бүр айгүй даад матын тэтгэлэг битгий хэл цаашаа айгүй сайн авсан болохоор би хүн бас ер нь зүгээр өгүүлбэр зохиохт өөрийнх нь нэрийг зүгээр юм байна л гэж би бодсон шүү дээ. Тэгчих юм бол тэгэл цаашаага тий зам нь яг тодорхой тэгэл явчих юм ингээд би тэдэн дээрээс аюу тэгэж бодсон хүүхдүүд. Тэгэл одоо факс хичээлдээ нэрэл тий нэрэл аруулах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхэд бол өөрөө тэрийг зөвшөөрсөн байгаа байхгүй юу. Тийм байгаа өөрөө гэвэл өөрөө тэр багийн гишүүн байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө нэрийг чиний нэрийг оруулах гэдэг эсвэл өөрийнхөө нэрийг оруулахыг хүсэн ч гэж магадгүй. Эсвэл бусдууд нь чиний нэрийг оруулж илтаа гэл тэгээд юм жоо инээдмтэй шогломж байдлаар гарч ирсэн боловч тэрний амьдрал дээр бэлдсэн байхгүй юу. Тийм тэгэхээр тэн дээр бол би одоо тэгээд дүгнэлт өгүүлбэр зохиохдоо өөрийнх нэрийг тийм сайн зүйлээр явахаар оруулах юм бол болох юм байна гэж би боддог байхгүй юу. Одоо бол тэгж л харж байгаа багш нь. Тийм. Тэгээд одоо та ч ингээд өөрөө оюутан байжгаад тэгээд ингээд багш болоод ингээд оюутнуудад ингээд заадаг болоод эхэлж байгаа шүү дээ. Тийм яг тийм болгоод ингээд төрсэн анхны сэтгэл чи ямар хөө сэтгэлтэй төрж исэн бэ? Тэр стайл сони мэдрэмж. Айдаг байхгүй юу? Дөнгөж багш болцоход тэгээд ороход чинь аюу олон хүмүүс сууж байгаа шүү дээ. Тэгээд ястай ингээд үнэхээр айна. Айгу хэцүү. Амар хэцүү биш. Тий, ер нь яг эхний хичээл болгоом жоохон амар байхгүй юу? Ер нь тэгээд явандаа гайгүй болдог тий. Тэгээ ерөнхийдөө одоо бол арай гайгүй болж байгаа л да. Яг нь тэгтэл ер нь эхний хичээл болгоом жоохон амар л тий. Амар л тэгээ баг игээд яаж байгаа шүү. Ер нь жоохон амар л тий. Ингээд одоо ингээд таас ч гэсэн оюутан байж үзсэн хүмүүс маш тэгээд ингээд оюутнууд ингээд шалгалт авахаар ингээд зарим нь ингээд тийм жоохон хурах ордлого хийхээр тэр хүмүүсд ингээд шууд анзаарагддаг. Та ингээд шууд харж иддэг. Тэрэн дээр бол багш нар болгон айгүй юм шүү дээ. Амар сайн хардаг байхгүй юу? Яа айгүй сайн хардаг. Бид нар л өөрсдөө та нараас харахгүй юм гэж бодоход тэр үгүй байхгүй юу тий. Тэгээд гэхдээ тэр бүр үнэхээр шинэ бүр илүү сайн
вэ гэвэл өөрөө тэр шалгалтыг авч байгаа багш бол бүр илүү сайн хардаг юм байна гэдэг би өөрөө бас өөр багш нөгөө инвижиléтер багшаар ажиллаж агаад тэгээд нэг удаа багш нь ингээд тэгээд 5 6 хүүхд сууж байгаа байхгүй нэг ингээд тэгээд 5 6 анги суугаад тэгээд тэр багш инвижиléтер багшаар би ингээд яг хүүхдтэй хажууд нь ингээд яг баг худлаа суунд ингээд инвчин ингээд суугаад саруул ингээд юм бичиж байж хад би баг хажууд талд ингээд зогсож байгаа байхгүй. Тэгэл гэжсэн чил гинтхэн л нөгөө шалгалт авч байгаа багш нь л өстой ингээд миний өмнөр яваад болтгоо. Бүр миний өмнөр яваад тахлаар би бас жоохон гайхаад гоо энэ ч та намайг шалгаад байгаа юм шиг үстэй гэдэг баг нөгөө багш байгаад гайхамсан чинь. Амар ингээд хөдөлгөөнд ороод тэг би ингэж буцаад хүүхдүүдийн анхаарал төвлөрч яагаад энэ багш стайраад энэ дүүм. Ямар мухай явдаг юм бэ гэл дотор ингээд амар бодвол тэг өөрөө ингээд хөдлөхгүй ингээд гэж хэл. Тэгэл үжсэн чи яасан гэж бодож. Гинтээс нөгөөхдийн шууд юунд пеналын ингээл шууд ингээл пеналын ингээл пенал тэр бүгд пенал ингээл онгойлгосон чи за гэл яг хажууд нь хурж ирэл. Тэгэл яг пеналын дотроос нь гаргал ирсэн шүү дээ. Гэл бүр тэг би би бол ингээл хажууд нь ингээд яг ингээд хаад сууж байгаа шүү дээ. Тэг бараг өөр намайг хардаад байна гэж хүртэл байгаа юм. Бүр тэгж хардаг байхгүй. Тэгэхээр тэр бол бүр хажуу багшд хүртэл анзаардахгүй байхад тэр яг жинхэнэ хэмнэлэр хичээл зааж байгаа юм шүү дээ. Тэр бол хэрийн хардаг. Тэгэхээр тэр бол бас ерөнхийдөө багш нь ч гэсэн оюутан байсан. Багш нь ч гэсэн заримдаа хэрвээ уншаагүй үед бас ингээд тий жоохон айтайхан шиг ингээд энэ шалгалтыг авчмаар яах вэ гэж бодож ирсэн. Гэлээ гэхдээ зүгээр сонголт маань ямар байдаг вэ гэхлээр багш нь бүр нэг удаа бүр яах үнэхээр уншаагүй нэг үед гарсан багш нь бүр өөрөө унсан шалгалтын дээр. Тэгээд бүр тэр үед бол яасан бэ гэхлээр ерөөсөө бодож жагаад хамгийн сүүлийн шийдвэр бол ерөөсөө за босъё тийм ээ ширэн дээрсээ босъё. Тэгээд ямар ч байсан юу яа багш дээр очие. Тэгээд дараа үеэ гэж хэлье гэд тэр сонголтыг хийсэн. Тэр нь бол арай дээр юм билээ л гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө тэр судалгаа бас байт юм билээ хүмүүс яг энэ дээрээс хэлэхэд хүн хуулах юм бол өөртөө итгэлгүй хүүхэд болтгоо гэсэн байхгүй. Тийм. Тэгэхээр хүн өөртөө итгэлтэй өөрийнхөө хийж байгаа юм зөв гэдэгтэй бодох юм бол ямар ч байсан хуулахгүй яах юм бол цаашдаа өөртөө итгэлтэй тийм хүүхэд гарах юм билээ гэдгийг хэлхийлээ гэж багш бодож байна. Одоо тэгээд ингээд Жимайтад одоо багшлаад ингээд оюутнуудтай харьцаад эхлэнгүүтээс ингээд ёо нэг сургуулийн багштай ямар хэцүү юм бэ те тэгэж бодоод эсвэл ингээд зурагч нартай ингээд шавнартай ингээд гомдоод исэн ч юм уу тиймэрхүү тохиолдол байгаа юм. Тэр чинь одоо байлгүй яг уу. Жишээлбэл би багшгаа гомдож исэн байгаа үстэй. Тий манай багш надад үнэхээр одоо амар л харагдсан л байгаа байхгүй юу тийм ээ. Тийм учраас энэ хүнийг шалгалтанд оруулахгүй тэгэл бараг тулж ирсэн байгаа байхгүй. Тэгээд манай ангийнхан бүгдээ одоо урагдлал бичиж энэ оруулаад гачиг. Тэгэд манай багш намайг одоо уучлсан л байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юм бол бас мэдээж гарна. Тэр чинь тэгэл хүүхэд юм чинь бас ойлгох хэрэгтэй л байгаа байхгүй тухайн үед. Тэгээд би өөрөө бас оюутан байхдаа яалаа тийм л юм болж энэ хүүхдэд. Тэгэхээр ч миний ярих хэвээр мөг юм уу яг багш. Тийм. Гэхдээ яг ямар ч байсан тийм л байна. Одоо ингээд хүмүүс ярьдаг штэ ингээд техно оюутнууд айгүй ингээд амар өсдөг байсан ингээд таа тэгээд тэр өсдөг оюутнуудын нэг байсан. Тийм үнэхээр өсдөг оюутан гэсэн штэ. Айгүй хэцүү байсан байхгүй юу. Тийм 90-ад онд дөнгөж эхэлжсэн үед чинь яг одоо аав ээж ч юм бол хэлж л байгаа. Яг миний лангон дээр бол ерөөсөө давс байдаг гэсэн штэ давслах гэдэг гэсэн амар өсдөг байсан байхгүй юу. Тийм. Тэгэхээр ерөн гэхдээ одоо бас яриад хахад хүмүүс чинь тийм байж та тийм ээ. Бас жоохон өсөх юм бол тархисаа ажиллана. Тийм. Ерөн карантины ус угаал явдаг байсан гэж ярьдаг байхгүй юу бас хүмүүс. Тэгэхээр жоохон өсгөлөнгөө дарахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй. Тэгэхээр чинь бас жоохон тийм үрт ашигтай зүйл хийн гэх юм бол бас тэр чинь тэр жоохон өсгөлөн тэр хоолны юу оруулж ийнэ гэвэл бас хичээл ном тий тэр зүйл бас оруулж исэн байж магадгүй. Ер нь тарих бас тэр үедээ сайн ажилдаг гэж бас судалгаа байгаа гэж. Тэгэхээр тэр юу бас хэлээд юм гэхээр хүн яг өөрийнхөө мэдлэг дээр ханж болохгүй байна л гэсэн юм билээ. Яг байнга ер нь болохгүй байгаа байна. Хахад ингэчүүл яах вэ гэж зөвхөн хоол мэдлаарч биш. Ер нь
өөрийгөө сайжруулж авахгүй бол багш нь хэлжсэн шүү дээ. Багш нь бол одоо хоцрогдчиход байгаа юм байна гэж ярьжсэн шүү дээ. Тийм тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр ер нь хүн байгаадаа аюу сэтгэл хангалуун зүгээр болж ин яг болж ин би одоо ингээ яхад болж ин гэж ингэж бодож юусэн болохгүй юм лээ. Тэгэхээр хоолунд битгий хэл үзүүлэр ч гэсэн хүн байнга сумч өөрийгөө сайжруулах талаар явахгүй бол одоо бас байдал бол хэцүү болж байна л да. Одоо Димайтай орж ирээд ингээд багшлаад байж байгаа дотор нь ороод ингээд одоо ингээд ямар хөө зарчимтай яаж явагддаг нь мэдсэн. Тэгээд ингээд танд ингээд энийг ингээд засчвал ингээд энэ боловсролын юу ингээд арай ингэх юм байна да. Ингээд сайжирчих юм байна да гэдээ бодсон тиймэрхүү сургуультай холбоотой зүйлс. Сургуультай холбоотой зүйлс ер нь манай Жимайти чинь модель сургууль байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Монголын боловсролын одоо ихтэй сургуулийн боловсрол ямар түвшинд яаж хөгжих зүгээр вэ гэдэг тийм хүмүүсийн мөрөөдлийн сургууль болов. Тийм ч болохоор ер нь манай сургуульд ажиллаж байгаа багш нар маань өөрсдөө тэнд суралцаад тэнд маш том газруудаас ажиллаад ирсэн хүмүүс байхгүй юу? Тийм болохоор тэндээ бодож байсан, тэндээ эсвэл хийж байсан зүйлүүдээ энэ дээр өөрсдийнхөө санал бодлыг яг хэрэгжүүлээд тэгээд тэрийг ингээд одоо зохицлогоод өөрсдөө нэг олцлоод явж ингэсэн үг л дээ. Тэгэхээр тэр утгаараа бол хэрийн манай сургууль ямар ч саналыг нээлттэй хүлээж авдаг. Гэхдээ хитрхи бүр айхтар юм хийхгүй хүнийг шүүмжлэх талаасаа битгий байгаасай гэж тийм бол хандлага бас байдаг. Тэрийг бол багш нас сүлийн зөвшөөрч юм юм да. Хидмээ бас хаяа заримдаа багш нь үг илүүдэх гэдэг тохиолдол бас байдаг байхгүй. Тийм учраас тэрийгээ бас жоохон хянаад яаж жоохон зөв тийм ээ айтайхан аргаар илэрхийлэх үү гэдэг тал дээр багш нь бол жоохон хоцрогтой байна уу гэж өөрийгөө хараад тэгээ тэрийгээ жоохон сайжруулах талаар хэрэгтэй юм байна. Одоо сайжруулъя гэдэг талаар явж байгаа гэхгүй дээ. Тэрнээс манай сургууль бол ямар ч одоо бодол санаагаа хэрэгжүүлээд явах үнэхээр сайхан тийм одоо газар гэхгүй дээ. Тийм. Одоо ингээд багшилж байгаа тийм ингээд өдөр тутмын ингээд зурагчтай ингээд оюутнуудтай ингээд харилцаж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд оюутнуудын чинь зүгээс гаргаж байгаа ямар хандлага тань ингээд амар юм аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг байх юм уу? Та ингээд оюутнууд чинь ямар үйлдэл гаргахад ингээд аз жаргалыг ингээд яг багш гэдэг мэргэжлээсээ ингээд мэдэрдэг байх. Тэр чинь нэрээсээ л юу шүү дээ хүүхдүүдээ. Юу лээ? Одоо мэдлэгээс л болж байгаа байхгүй юу? Самин агшаа гэдэг л айгүй гоё шүү дээ. Ерөөсөө самин агшаа гэдэг үг айгүй байхгүй. Тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг шалгалтандаа жоохон таарах байсан. Эсвэл ямаа сайн ойлгохгүйсэн хүүхдүүд шалгалтаа таавах үед тэгээд хичээл дээдхтэй оролцоод ирэх үед эсвэл ер нь тэгэл багш хүний хамгийн гоё жаргалтай үе юу вэ гэхэл хүүхдүүд нь сургуулаа төгсөх юм да. Тэр үед л айгүй гоё мэдрэмж гарч идэв шүү дээ. Бүрийн ингээд ямар гоё юм бэ гэд. Тэгээд дээрэс нь бас тэрүүгээр зогсохгүй тэр чинь тэгэл хүүхдүүдээ телевизээр ингээд харах марах ч юм уу тийм яаж байгаа хүмүүс ингээд зөв мөө байхад айгүй бахарх тийм сэтгэл. Тэгэхээр ер нь багшгүй шаваараа бахархах тэр мэдрэмж гоё юм да. Тэр эксүүл яг нэг төгөлдөр хамрагч дээр багш бүр аим ингээд хайр нүрцэйгээ та хоёроо одоо яг төгсчод багш үнэхээр баяртай байна. Одоо би бифтерийг л судсан ингээд дөрөв цаг одоо ийм дөрөв жилээс багш ийм мандаг байсан ч багш амар баярлж дээ. Тийм яг тэр л ерөөсөө тэр хүүхдүүд нь юм сайн сураад ирвэл тэр чинь их гоё болж байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэндээ л их гоё байдаг даа гэж. Тэгэхээр ингээд бидний ингээд хийж байгаа ингээд өөрсдөө ингээд өсөж төвшүүлээд ингээд танаас сурсан зүйлээ ингээд бүр ингээд дахиж төвшүүлээд байгаа л ингээд танд ингээд аваад ч байгаа л ингээд харуулж байна гэсэн юм уу тийм ингээд багш нь яаж байгаа. Яг үнэ тийм. Ерөнхийдөө бол одоо манай сургууль үнэхээр сайн хүмүүсд бас бэлтгэж гаргадаг юм байна гэдгийг бол харахаар үнэхээр гоё гэдэг юм аа. Яг тийж харж ийнэ гэхэлэр ерөнхийдөө юу байхгүй юу? Одоо багш нь бол эхний нэг жилд чинь танарт очиж байгаа гэсэн байна.
байхгүй. Тэгэнгүүтээ огт юусаа авахгүй байж байгаа нь хамгийн сүүл нь дөрөвдүгээр курс төгсөхөд нь харах юм уу. Тэгэл янз бүрийн үйл ажиллагаанд оролцож байгааг харахад бол хэл бас найр болсон байдаг байхгүй. Тэгэхээр манай багш нар бол үнэхээр амар сайн бэлддэм байна л гэж багш нараараа бас бахархаж байгаа тийм. Өөрөөр хэлбэл зүгээр нэг бэлтгэл курс төгсвөл тэгэл багш нь баяртай бай гэж яваад байж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр дараа нь энэ хүүхэд яг ямар болох вэ гэдгийг багш нь бүр 4 жилийн дараа харж байгаа байхгүй. Тэгэхээр ихэн яагаад тэднийг сайн мэдэж байна гэхэлээ дөнгөж баяртай гэх үеийн л мэдж байгаа байхгүй юу. Тэгээд огт харахгүй байж байгаа 4 жилийн дараа нөгөө хүүхдээ харах. Тэгээд янз бүрийн ярьж байгаа зүйлсээс харахад үнэхээр аюун гоё гарах юм байна гэдэг. Тэгээд манай сүлийн бүтээгдэхүүн ямар гоё юм бэ гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд манай сүлийн багш нар бол сайн бэлддэг юм билээ л гэж багш нар хэлгээд байна. Анх ингээд одоо бифийн сурагчид аваад тэгээд бид ч одоо орж ирж би түгээс орж ирнэ. Тэгээд тэнгууд ингээд өгүүлбэр зөхөн охин яг нэг юм хин гэдэг алдсан шүү дээ. Англиар ярьжсэн гинт тэгээд ингээд монгол үг англиар мэдгүй болгоно шүү тэгээд ярьж ирсэн. Тэгдсэн. Гэрэл гэж яг монголоор оруулаад байдаг. Тэгээд тэнгууд яг нэг та тэр үед нэг бага ангийн багш мэдрэмж одоо тэгээд нэгдгээр нэг жоохон хөлтөд орж байгаа ш. Нөгөө дөөц наачаал ингээд сараттар ялгаа яг тэгдэг ингээд юм өгүүлбэр хэлэх гингүүт тэр үг орчихгүй тэр шүү яг тэр лүг харж байгаа. Тэр. Сосаа нэлтэй. Яг үнэн шүү дээ. Яг үнэ ер нь юу шүү дээ англи хэлний багш нар маань мэдээд англи хэлний багш нар бахан ангийн багш гэсэн байна. Тэгээд бага ангийн багш учраас дараа нь одоо 10 жилийн төгссөн хүүхдүүд гинт аймаа том янз бүр аймаа сайн болсон хүмүүсийг харуулж бас ер нь сүрддэг шүү дээ багш нь бол одоо 4-р курсийн 3-р курсынээс бол өөрөөр баг ажил явж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм байхгүй юу. Тэгэхээр бол аюу сайн төгсөж байна л гэж багш харж байна. Бага ангийн багш гэсэн үг яг бага ангийн багш учраас бага ангийн багш чинь хүүхдүүдтэйгээ их сайн ажиллах хэрэгтэй. Тийм тэгэл та нар цаашаа явахаар угаасаа өөрөө ямар ч багшаар хэлэх зүгээр өөрөө өөрсдөө аваа явчихж байна гэсэн үг. Тийм. Ингээд одоо нэг жоохон ингээд хувийн талаас нэг жоохон юм л та ингээд ер нь ингээд сургуулиас гадуур ингээд багшаас гадуур хүнд ингээд өөрөө бие дагаад англи хэл сурахад яг юу аюу хамгийн их чухал байдаг вэ? Тэрэн дээр одоо ерөөсөө тэр зөвлөгөөг та нар өөрсдөө сайн мэдж байгаа дөө тий тэр чинь юу вэ гэхээр ерөөсөө өөрийнх нь сонирхол юм билээ хүүхдүүд тий өөрийнх нь зорилго юм билээ тий тэгэхээр чинь сонирхлоо дагаал тэгээ одоо YouTube бичлэг үзэх юм уу тийм ээ кино үзэх юм уу тэгээ зорилгоо дагаал зорилгоо тавиал гэсэн байхад бол хэл сурах нь тэр арга бол хамгийн хурдан бөгөөд амар арга юм байна гэж бол багш нь хараад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр өөрөө одоо хамгийн гол нь орчин байна. Орчин байна. Тийм болохоор тэр орчноо аягүй сайн зөв ашиглаач. Цагаа зөв хуваарлаач тийм. Тэгээд зорилгоо сайн тавьсан тохиолдолд бол одоо орчин байгаа учраас хэл сурахад бол богино хугацаанд сурч болно гэж багш хэлээ гэж бодож байна тийм. Анх ингээд сургууль цөөхөн оюутантай хаад ингээд доорн багш нар хүртэл хамт амьдардаг гэсэн дээ. Тийм. Тэгэхэд яг доорн амьдрах ингээд доормын амьдралыг таны амьдрал ямар хөө байсан бэ? Яаж өнгөрдөг байсан? Тий доонд болохоор багш нь бол яг байж үзээгүй юм байна доонд бол. Тий. Гэхдээ яг хуу доонд болохоор нөгөө багш нар маань бас оройн цагаар шалгал дагдаг юм байна шүү дээ. Бас зарим багш нар чинь тий. Тэгээд нөгөө оройтсон үедээ бол доонд байх 7 хоногт 2 удаа багш нарт оройн цагаар бас та нар зөвлөгөө өгөх тий. Тэр үеэрээ бол манай багш нар бас байдаг байсан юм билээ тий. Тэгэхэд бол их гоё байсан юм шиг байлаа шүү дээ. Ерөнхийдөө одоо бол байхгүй юм байна тий. Тэгэхээр тэд нар ч бүр хүүхдүүдтэйгээ хамт ярилцах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах гэх тэгээд тэрүүгээрээ бас байсан юм билээ л дээ. Тийм. Тэгэхээр зөв тэднийг хараад байхад бол хамтарч юу нөө тий одоо кек гэдэг хийгээл янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулаад тэгээд герман багш нар ч гэсэн байсан. Тэгээд их гоё байсан сонсогддөө шүү дээ багш нар бол тий. Англи хэлний багш байхад нэг тийм хөнгөлөлтэй асуудал гэж байдаг. Ингээд одоо жишээлбэл өмнөх дугаараас харахад ингээд юмлан багш ингээд афиш тахад ингээд тулгардаг асуудлууд ярьсан байна. Ингээд элсэж орж байгаа хүмүүс англи хэлний багш хахад
гэдэг зурдаг жоохон асуудлууд ч юм уу тийм асуудлууд байдаг л. Үнийг тийм хамлын багш байхад хэцүү тийм асуудал. Гайвал юм шиг байна. Би толгойгүй. Ахтар нэг тийм ахтар нэг байхгүй юм шиг байна. Инженерийн сургууль мөртлөө ямар ч тийм математикта жоохон таарах хүн ингээл намайг энэ ажиллуулад байж байгаа нь би талархаж л юм. Тэгээд тэнд бол аюул талархаж авдаг тийм нөгөө нэг тоон дотор үсэг гэдэг шиг тийм. Тэгээд хүүхдүүд манаас хэлдэг шүү дээ. Бас хүүхдүүдэд баярлж авдаг. Яг гэхээр ингээд жишээ мшээ авахта одоо юу гэдэг А цагаас Б цаг одоо С цагч гэдэг юм ингээд юм хөнзөрөнгөд айгүй тийм боломжгүй тийм хувилбарыг зураад жишээ гэж авч үздэг юм шиг байна. Тэгмээд хүүхдүүд энийг л гэдэг чинь айгүй хөрхөн жоох хүүхдээ юм харж байгаа юм шиг. Тэгээд ямар ч боломжгүй зүйл ярьж байгаа шиг байгаа. Тэгээд дараа нь энийг тэл багшаа наадах чинь арай та 6 жоох буруу зурсан байна гэдэг хөрхий бас хэлтгэл юм л да. Тийм. Тэгээд хүүхдүүдтэй айгүй ухаантай мөртлөө юм тэр жоох ойлгомжгүй зүйл ярьсан ч гэсэн багшаа уучлж сонсдог нь баярлж авдаг юм. Багш нартаа ч гэсэндээ баярлдаг. Яагаад үг гэхээр айгүй том ухаалаг багш нар байгаа шүү дээ. Мат физик хим гэдэг багш нар биш ч ядаа танд хэлдэг шүү дээ. Тийм газарт ингээд хамт олон болоод явж байгаа да. Маш их баяртай явчихдаг да. Энэ удаагийн подкаст маань ингээд өнгөрч байна. За баярлалаа. Таныг өгсөн баярлалаа.